Жинлүүрийн асаанантай хүмүүсийн 9 сар ямар байхыг харцгаая. Жинлүүрийн асаанантыг иргэшигт сугар гараг нь одоогоор 11-р хаус дээр зочилсон байгаа. 11-р хаус нь холын ирээдүйг хардаг онцлогтой, ирээдүйр дээр суурилж өөрийгөө боловсруулан хөгжүүлэх суралцахтай холбоотой хаус байдаг. Зарим жинлүүрийн асаанантай хүмүүс энэ үед хувийн хөгжүүлэлтэд анхаарч, эсвэл нийгмийн харилцаанд анхаарч, нийгмийн харилцаа таньдаг хүмүүстэйгээ нийгэмшиж уулзаж, танилын хүрээгээ тэлж байгаа үе бас байж магадгүй. Эсвэл ямар нэгэн байдлаар холын ирээдүйг харж, төлөвлөгөө гаргаж, том зургаар харж түүндээ хөрөнгө оруулалт хийж, эсвэл ямар нэгэн байдлаар зүгээр л нийгэмшилд илүү ихээр зугаа цангилж ч юм уу мөнгө ихээр зарлагдаж байгаа тийм үе өрнөж байгаа болов уу гэж таамаглаж байна. 9 сарын 19-наас сугар гараг таны 12 дугаар хаус болох охины орд руу нүнэ. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр өмнөх 11 дугаар хаус дээр байснаас илүү жоохон сэтгэл санаа баг зэргийн даавн унаж магадгүй. Учир нь 12 дугаар хауснд та өөрөө харж чаддгүй таны артлын хаус байдаг. Тийм учраас ямар нэгэн нууц үйл хэрэгүүд, даал тухамсрын үйл хэрэгүүд, эсвэл зүйд нортой холбоотой үйл хэрэгүүд гэх мэтлэн ямар нэгэн байдлаар ойлгомжгүй, тодорхойгүй, chaotic нөхцөл байдалд орж магадгүй. 12 дугаар хаус нь өвчин зовлонтой холбоотой хаус байдаг учраас энэ үед эрүүл мэндийн үйл хэрэгүүд нь ирж хэмжиж өөрийгөө ангаах шаардлагатай, эсвэл ямар нэгэн байдлаар эмнэлэг явах, шинжилгээ өгөх гэх мэтлэн үйл хэрэгүүдэд асуулж магадгүй. 12 дугаар хаус нь мөн баг зэргийн энергийн дутагдaltaй мэдрэмж төрүүлдэг учраас нийгэмших нь багасаж илүү дотогшоогоо хандлагатай болж өдөр тутмынхаа зүйлсийг яг чимээгүй хийгээд ажилдаа яваад сургуультай яваад гэртээ ирээд гэх мэтлэн зүгээр рутины дагуу даруухан чимээгүй амьдрах бас боломжтой. 12 дугаар хаус нь мөн тодорхойгүй байдлыг хэлсэн шүү дээ. Тийм учраас өөрийн хийхийг хүссэн зүйлсийг яг бодсон шиг хийхэд саад бэрхшээлтэй тулгарч магадгүй. Яг зөв цагтаа хооллож, зөв цагтаа унтах гэх дүрм журмын дагуу амьдрах хэцүү. Жохон замбраагүй. Одоо шөнө орой идэх эсвэл шөнө унтахгүй нойроо хангалттай авч чадахгүй байх жишээ нэг их жишээ нэм. Зарим жинлүүрийн санаантай хүмүүс энэ бодит байдлаас татархыг хүсэлтэй байж магадгүй. Магадгүй энэ нь ямар нэгэн кино үзэх, драма үзэх, ном зохиол унших гих мэт ямар нэгэн төсөөлийн орон зайд мөрөөдөх хүслийг төрүүлж бас магадгүй 12 дугаар хаус нь. Өөр тохиолдолд өмнөд урдсанчлан сахилга батгүй хооллох, арх тамхи хэрэглэх гих мэтлэнгээр манандсан тийм уур амьсгалтай үе өрнөж магадгүй. Энэ үед сэтгэл хямралд өртгөн жоохон амархан байдаг учраас болгоомжлоорой. Тэгээд өөртөө илүү их анхаарал шаардлагатай учраас өөрийгөө хайрлаж эрүүл мэндэд анхаараарай гэж зөвлөе да. 12 дугаар хаус эрчимдсэн үед бясалгал хийх, эсвэл урлагийн үйл хэрэг хийх, зүүд нойроо манах гэх мэтлэн даалт ертөнц, spiritual асуудлуудыг, үйл хэрэгүүдийг хийхэд тааламжтай юм аа. 12 дугаар хаус нь хязгаарлагдмал тусгаарлалттай холбоотой байдаг учраас энэ үед өөрийгөө бусдаас ялимгүй хязгаарлаад жоохон ганцаардлын мэдрэмж мэдрэх, эсвэл ямар нэгэн байдлаар таны байгаа нөхцөл байдал хязгаарлагдмал, аслагдмал байх боломжтой юм аа. Ерөнхийдөө энэ үед бусадтай нийгэмшиж гадуур явахаас илүүтэй өөртөө цаг гаргаж дотоод хүнтэйгээ ярилцаж чимээгүй өөрийгөө хөгжүүлж боловсруулах те өөрийнхөө хийдэг юу вэ тэр нь юу ч хийж болно үүрэндээ нуугдаж баг зэргийн бясалгалын байдал байхад тохиромжтойгоо эхэлж байна. Удалгүй 12 дугаар хаусын дараа сугар гараг 1-р хаус руу ирэх үе хүртэл баг зэргийн амралтын цаг мэтэр хүлээж аваарай. 12 дугаар хаус нь мөн үйл ойлголтууд үүсгэх, нууц дайсантай холбоотой байдаг учраас хил ам үүсэх, үйл ойлголцол үүсэх, цуурхал үүсэх гэх мэтлэн харилцаа холбооны асуудлуудыг бас авчирч магадгүй. За одоогоор ангараг гараг, дайны гараг болох ангараг гараг таны 1-р хаус болох жинлүүрийн орд дээр зочилсон үе байгаа. Тэгэхээр ерөнхийдөө жинлүүрийн санааттай хүмүүс хөдөлгөөнтэй, эрч хүчтэй, урам зоригтой байгаа үе байж болно. Нөгөө талаасаа хит яаруу санд руу одоо уур уцаар амархан хүрэх эсвэл альва нэг харилцаанд жоохон үйл ойлголцол үүсгэхэд амархан тийм үе байгаа сүргээр харуул. Тэгэхээр 9 сарын 5, 16-ны аспектууд бол 8 сарын 27-наас 9 сарын 19 хүртэл яг 12 дугаар хаусын эрчимчгээс өмнөх хугацаанд бол бархас сайд гараг болон сугар гарагийн нөлөөнүүдийг авж гин. Бархас сайд гараг болон сугар гарагуудын нөлөөг авч байгаа учраас энэ үеийн ерөнхийдөө эрэг таатай байж болно.
Хосын харилцааны өрчимжих, романтик харилцаа эрчимжих, эсвэл баг зэргийн урам зоригтой байгаад бус хүмүүсийг байлдан дагуулах, зааж сургах ч юм уу те ямар нэгэн байдлаар өөрийгөө болон өөрийн үзэл бодлоо дэлгэж харуулж байгаа тийм уур амьсгал харагдаж байна. За харин 9 сарын 21-ээс сугар гараг Юранустай уулзнаа. Одоогоор Юранус RX хөдөлгөөнд байгаа учраас 19-аас 22-ны хооронд бол таны эрүүл мэнд эсвэл гадаад байдал юунд ч тохиолж болно. Энэ нь гинтийн таамаглаг үйл хэрэгээр нөлөөлнө. Гинтийн байдлаар өвдөх эсвэл гинтийн байдлаар хүнтэй муудалцах эсвэл гинтийн байдлаар саалах ч юм уу. Энэ нь юу ч хийж болно. Эсвэл таны амьдралын ажил мэргэжлийн салбар байна уу? Эсвэл эрүүл мэндийн салбар байна уу? Эсвэл харагдах гадаад байдал ачаа өөрчлөх ч юм уу. Гинэт үсээ тайрах ч юм уу. Одоо гих мэтлэнгээр Юранус нь таамаглаагүй байдлаар нөлөөлдөг учраас энэ сайн муу гэж хэлэхэд бас хэцүү. Эсвэл гинтийн санаа төрөөд хийх гэж байсан зүйлээ болохгүй гэж байснаа хийх гэх жишээний бас байж болно. За 7 дугаар хавс буюу хосын харилцааны альва бүх төрлийн нэг харилцаа, гэрээ хийлцээ, романтик харилцаа гих мэтлэн бүх нэг харилцааг харцгаая. За 9 сарын 5-нд ангараг гараг бархах сад гарагтай дөрвөлжин аспект үүсгэн 9 сарын 16-нд суур гараг ангараг гарагтай сексуал аспект үүсгэж байна. Тэгэхээр 8 сарын 27-ноос 9 сарын 19 хүртэл таны хүрээлэл таны уулзах хүмүүс ихсэх, маш олон уулзах цуглаан хийх, таны хүрээлэх хүн их байх, түншлэл их байх боломжтой. Энэ нь хосын харилцаанд эрэг таатай уур амьсгал бүрдүүлж болж байна. Хэрвээ та хүнтэй харилцдаг үйл хэрэг хийдэг бол үйлчлүүлэгч нэмэгдэх, клиент нэмэгдэх гэх зэргээр нөлөөлөх мөн боломжтой эерэг үе юм аа. Сарын 24-нд ангараг гараг Плутотой дөрвөлжин аспект үүсгэн. Тэгэхээр 22-ноос 27-ны хооронд бол харилцаа холбоо, хосын харилцаа, гэрээ хийлцээрийн тал дээр дарамттай, тухгүй, тийм онцгүй сөрөг үе байна. Тэгэхээр энэ үед зарим гэрээ хийлцээр нь дуусаж төгсөх, эсвэл ямар нэг харилцаа нь салах гих мэтлэнгээр хортой харилцаатай үе гэх юм уу? Гих мэтлэнгээр жоохон хортой харилцаатай үе байж болохоор тийм учраас болгоомжлоорой гэж зөвлөё. Жинлүүрийн асцендантын 10 дугаар хаусыг эрхшээгчин сар буюу мэлхийн орд гэдэг. Тийм учраас сарны хөдөлгөөнийг харах шаардлагатай. Сар нь ордоо хамгийн хурдан үүдгээрээ алдартай. Тэгэхээр нэг орд дээр 2.5 хоног орчим зочилдог учраас байнгын хэлбэлцэлтэй байдаг онцлогтой. Энд дурдсан өдрүүдийг харалт аваарай. Эерэг болон сөрөг өдрүүд байгаа. Тэгэхээр чухал гэрээ хийлцээр, чухал ажил хэргийг бол эерэг таатай өдрүүд нь хийгээд болгоомжлох өдрүүдэд нь чухал гэрээ хийлцээр хийх, чухал уулзалт хийх гэх хэрэггүй болов уу гэж бодож байна. Тэгэхээр давхцаж буй өдрүүд нь саармаг, холимог, сайн муутай өдрүүд юм аа. Тэгэхээр сард хамгийн ихэнд сар нумын орд дээрээс эхэлж байгаа. Нумын орд дээрээс удуулгүй ангараг гарагийн нөлөөг авч байгаа учраас ерөнхийдөө сэтгэл сар нь ажил мэргэжлийн хувьд заавалгүй хөдөлгөөнтэй эсвэл ажлын нөхцөл баг зэргийн ассан уур амьсгалтай ажлын хүмүүстэй муудалцах ч юм уу эсвэл муу тохиолдолд жилүүрээ санаатай хүмүүс 9 сард ажлаасаа гарах ч юм уу те гих мэтлэнгээр ер нь маш ассан уур амьсгалтай яаруу санд руу заавгүй харагдаж байна. Энэ жилийн 6 сараас хойш бархах сад гараг таны 10 дугаар хавас ажил мэргэжлийн хавас дээр ирж нэг жилийн турш маш ололт хамжилттай ажлын олон боломжууд, карьераа өсгөх олон боломжуудтай ажилсаг заавгүй тийм үе өрнөж байгаа. Тийм жил өрнөж байгаа. За тэгээд ерөнхийдөө бол маш эерэг таатай гэд үзээрэй. Харин 9 сарын 5-нд уг бархах сад гараг нь ангараг гарагийн нөлөөг авч байна. Тэгэхээр 8 сарын 27-наас 9 сарын 13 хүртэл ажил мэргэжлийн хүрээнд бол заавгүй эрч хүчтэй өөртөө итгэлтэй, өрсөлдөөнтэй уур амьсгалтай байна. Сөргөөр харах юм бол уг эрч хүчийг хэтрүүлвэл асуудалтай тулгарна. Сөргөөр харах юм бол ажлын газарт дайм болох эрсдэлтэй. За 9 сарын 12 болон 13-нд бархах сад гараг нар болон бууд гарагийн нөлөөг авч байна. Тэгэхээр ерөнхийдөө 7-наас 17-ны хооронд ажил мэргэжлийн хүрээнд суралцах, бичиг цаасны үйл хэрэг хийх, маркетинг хийх, харилцааны үйл хэрэг хийх, ойрын аялалд гарснаас хойш хөдөлгөөнтэй байх үйл хэрэгүүд нь эрчимжин эсвэл таны хийдэг ажил хэргийг бусдад ингэж тайлан хийж харуулж, олонний өмнө гарч илтгэл тавих, эсвэл ажлын үр дүнгээ бусдад зарлах гих мэтлэнгээр таны одоо өөрийнхөө хийж чаддаг зүйлсээр флекс тэгэхэд тохиромжтой. Гэхдээ нарны нөлөө нь сайн зүйлийг сайнаар харуулдаг боловч муу зүйлийг бас муугаар нь харуулдаг учраас энэ үед дүрм журмын дагуу бие зөв авч ажиллахад
тааламжтай. 4-р хавс буюу оршин суудаг газар, орон гэр бүл, хамаатан садан, цусан төрөл, гэх мэтлэн дотоод үйл хэргийн сэдвийн хүрээнд ямар ахыг харцгаая. 4-р хавс нь мөн ажил мэргэжил, ажил мэргэжлэхээс илүү тэр нь таны хувийн бизнес, хувийн ажлын газар, хувийн ажлын орчин, сошиал медиа, YouTube хаяг байж бас болдог байх шүү. За 9 сарын 18 болон 21-нд Санчир гарыг бууд болон нартай эсрэгцэн. Тэгэхээр 16-наас 24-ний хооронд гэр бүлийн гишүүтэй ярилцах шаардлага гарах, эсвэл үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой мэдээлэлтэй харьцах, эсвэл зарим тохиолдолд нүүж сууж магадгүй, эсвэл зарим хүмүүс энэ үед гэр бүлийн хэмжээнд ямар нэгэн зүйлсийг зарлан тунхаглах, бусдад ил болгож харуулах ч юм уу, гэрийнхэн влог хийх ч юм уу те, энэ бас тийм байж болно. Ямар нэгэн байдлаар тийм сөрөг бол биш, гэхдээ бас эрэг татаач биш, зур дундаж урамсгалтай байгаа юм шиг ерөнхийдөө харагдаж байна. Гэр бүлийн гишүүдтэй харилцаж мэдээлэл дамжуулж, эсвэл сайн харьцдаггүй хамаатан садантайгаас харьцах, уулзах үйл хэрэгүүдээр бас нөлөөлж магадгүй. 2-р хавс буюу мөнгө, санхүү, амжиргааны зардал, хувийн санхүү, материаллык үйл хэргийн урамсгал ямар ахыг харцгаая. 9 сарын 5 болон 16-нд ангараг гараг, бархах сайд болон сугар гаригуудын нөлөөг авч байна. Тэгэхээр бүх эрэг таатай нөлөөнүүдийг авч байгаа учраас 8 сарын 27-наас 9 сарын 19 хүртэл мөнгө, санхүүдээ санаа зовлтгүй, эрэг таатай, боломжийн орлоготой, өрөх мөнгөтэй, тансаглах мөнгөтэй, эсвэл эд зүйл худалдан авах, дуртай зүйлээ худалдаж авч өөрийгөө эрхлүүлэх, тийм эсвэл хоодтой хоол идэх, бусадаа нийгэмшиж мөнгө өрөх гэх мэтлэнгээр таатай байж болохоор байна. За гэхдээ 9 сарын 24-нд ангараг гарыг дэлхийн ван гарагтай дөрвөлжин аспект үүсгэж байна. Тэгэхээр 22-наас 27-ны хооронд бол мөнгө санхүүгийн хувьд сөрөг үе байна. Энэ үед гинтийн зарлага гаргах, мөнгө нь дуусах, эсвэл ямар нэгэн мөнгөтэй холбоотой, эсвэл материаллык үйл хэрэгтэй холбоотой дарамт шахалт мэдэрч зовох, эсвэл торгуул төлөх гэх мэтлэнгээр нөлөөлж магадгүй. Торгуул төлөх, эсвэл эмнэлгийн зардал ч юм уу энэ бас байж болох юм те. Учир нь одоогоор 12-р хавс эрчимдсэн үе байх учраас сарын сүүлээр. За тэгэхээр 1-р хавс, 2-р хавс, 4, 10-р хавс бүгдээрээ ер нь сарын ихэнх үе буюу 19 хүртлээр дайжгүй. Тэгсэн 19 хүртлээр ерөнхийдөө бол их муугүй. Тэгсэн 19-наас хойш 12-р хавс эрчимдснээс хойш бол бүх төрлийн сэдвэн жоохон тиймхэн болж эхэлж байна тийм ээ. За тэгэхээр 12-р хавсыг болгоомжтой даваарай гэж зөвлөе. За тэгээд 10 сарын forecast-аар уулзцгаая. Тэгээд түр баяртай. Like, subscribe дарахаа мартуу. За асцендент ордоор үзээрэй. Баяртай.